Сайн байцгаана уу? Пүжэ байна. За хай Цэлмэн байна. Сайн уу? Заяа. Та бүхэнтэй ингээ өглөөний кофега уунгаа цонхон дотор юу байдаг талаараа танилцуулах гэж байгаадаа баяртай байна. Сайн уу? Заяа. Мама кафегийн үүсгэн байгуулагч. Тэгээд саяхан манай 2 дугаар салбар шинээр нэгдсэн байгаа. Тэгээд манай шинэ кафе Тавтай морил. Өнөөдөр би хувцсандаа зориулаад ийм хар өнгийн цүнх барьж гарч ирсэн байгаа. Гэхдээ яг энэ цүнхийг бол надад яг 2 ийм том цүнх байдгийн. Нэг нь энэ цүнх. Тэгээд ойрд ерөнхийдөө энэ цүнхээ байнга авч гарч байгаа. Айгүй их зүйлс багтдаг учраас тэгээд дотроо бол нэлийн багтаамж сайтай. Энэ хөөрхөн зүйлтийг манай охин надад зөөж өгсөн. Хамгийн ихэнд би гоо сайхны гэштаг танилцуулъя гэж бодож байна. Яг нүрээ тийм амар их будаад идэггүй. Яг надад хэрэгцээтэй зүйлс энэ дотор бүгд байдаг. Хамгийн түрүүнд бол мэдээч хэрэг кюшн байна. Нүрээ кюшнээр хөнгөн будаад өглөөдөө гарчдаг. Тэгээд өдөр тутамдаа яг сэргээхээр бол кюшнгээ авч гараад будгаа сэргээх тохиолдолд кюшнээрээ сэргээл хийдэг байгаа. За тэгээд уруул өнгөлөгч бас яг тийм олон төрлийн уруулын будаг төрөхдгөө. Тэгээд зүгээр хамгийн энгийн өнгөтэй даруйхан юм өнгөөр уруулаа будчихдаг. За тэгээд уруул хүрээлэгчийг бол заавал давхар ашигладаг байгаа. За тэгээд үнэртэй усыг бол байнга авч явдаг. Яг ийм жижиг савлгаатай үнэртэй уснууд цүнхэндээ байнга авч явах дуртай. Сүүлийн үед бол энэ бакратт айгуу дуртай байгаад байгаа. За дараагийн 2 юм жижигхэн гэрчлэг авч явдаг байгаа би. Тэгээ 2 дахь гэрчлэг нь болохоор яг бас хэрэглэгддэг, зайлшгүй хэрэглэгдэх зүйлс байгаа. Хамгийн түрүүнд гарын тос байна. Энэ гарын тос айгуу гоё үнэртэй. Би юм гоё үнэртэй гарын тоснд амар дуртай. Гараа угаачаад яг түрхэхэд нэг юм гоё үнэр үнэртчихэл гоё санагдаад идэв. За тэгээд ийм гаа байна. Энийг манай Таиланд төдөг найз өгч ирсэн. Хаяа нэг толгоо өвдөөд хамар битүүрээд байгаа үед энэ гаа айгу хэрэг болдог. За тэгээд нүдний тусаагур байна. Ийм нөгөө хумсны ийм тос байгаа. Энийг бас өдөр тутамдаа авч явахад зүгээр байдаг. За тэгээд шил арчдаг ийм салфетик байна. Тэгээд энэ цацдаг ийм витамин буст энэ надад бүр маш хэрэг болдог. Нэлээд ажил ихтэй ядардаг, стрессцэн, сулцсан үедээ бол энэ энержи бүүснээсээ байнга хэрэглээд цацаад явхад надад зүгээр байдаг. За цүнхэнд ер нь эзэлж байгаа хамгийн том зүйл бол миний тэмдэглэлийн дэвтэр байна. Энэ дэвтрийг болохоор миний хамгийн хайртай ихч өгч исэн. Тэгээд бид нөгөө ажиллаараа монитор заршлаад кафе гараад тэгээд намайг мониторд сонгоод энэ дэвтрийг өгч исэн. Энийгээ бол өдөр болгон байнга авч явдаг. Цүнхэндээ байнга хийдэг. За тэгээд мэдээч хэрэг нүдний шил байгаа. Би ер нь жоохон шил зүүх дургу төрлийн хүн нөгөө шил зүүхээр ингээд толгой өвдөд идэг. Яг нэг тийм байнга шил зүүдэг, шилийг яг нэг өдөр тутмын хэрэглээ болгодог төрлийн хүн бол биш. Ерөнхийдөө яхаа байж байвал нартай үед ингээд зүүхэд зүгээр байдаг. За мэдээч хэрэгтэй карт холдор байна. Энэ карт холдрыг Солонгост явж байгаа авч ирсэн баха. Тэгээд энгийн өдөр тутмын бүх картнууд ямар ч үсэн энд багтдаг. За тэгээд хамгийн чухал зүйл бол би цүнхндээ дандаа юм оос айз авч явдаг. Тэр нь бол хоолоо идчихэд хоолоо идээгүй байсан ч гэсэн өдөрт ерөнхийдөө кофе уусны араас өдөрт нэг 2-3 удаа шүдээ бол зайлшгүй угаадаг. Тэгвэл айгүй юм гоё. Шүдээ уухаар баг ингээд нойр хурж исэн ч гоё сэргээд хөвчдөг гоё. Сэргийх мэдрэмж авдаг гэх юм уу. За тэгээд үзэг байна. Дэвтэртэйгээ хамт. За тэгээд түлхүүрнүүд байна. Мэдээч хэрэг өдөр болгон хаяа юм том цүнх үрдгүү. Жижиг цүнх өрөөд гарах тохиолдол байдаг. Тэр үедээ бол ерөөсөө ингээд түлхүүр карт холдор ингээд ч юм уу те хооронд нь яг хамгийн нэг яаралтай гэсэн зүйлсүүдээ аваад гарах тохиолдол бас байдаг. Тэгээд өнөөдрийн миний цүнхэн эдгээр зүйлс байлаа. Баярлалаа. За хай Цэлмэн байна. Мэргэжлийн хувьд бол Японд архитектураар төгссөн. Гэхдээ одоо бол мэргэжлэр ажилладаг. Creative Director-аар сүүлийн 5 жил ажилласан байна.
Яг хүмүүсүүд намайг тако винтж дэлгүүрийг ажиллаулдаг харин зарим нэг хүмүүс мэдгүй байх. Тэгээ контентууд хийдэг. Тийм хүн байна. За цүнх бол би 4 жилийн өмнө авсан. Arc'teryx-ийн Aro 22 гээд 22 литрийн багтаамжтай юм цүнх байгаа. Яг нь ер нь бол тухайн үед амар тренди байгаад одоо ч гэсэн нэлээд тренди байгаах гэж бодож байна. Одоо үйлдвэрлэхээ бараг болцсон юм шиг үлээ. Тэгээд энэ цүнхийг зүгээр гоё болохоор нь авсан. Тэгээд хэр хэрэглээтэй байх уугүй сайн мдээгүй л дээ. Тэгээд хэрэглэж явах явцдаа бас нэг тийм амар одоо нөгөө супер чанартай удаан хэрэглэх төрлийн цүнхс биш байна гэж би ойлгосон байгаа. Ягаад гэвэл 4 жил хэрэглээд одоо ингээд нөгөө зип нь жоохон эвдэрч эхэлсэн байна тий. За тэгээд сүнхэн дотор маань хамгийн түрүүнд угаасаа сая хэлсэнчлэн лаптоп байгаа. Тэгээд энэ Freytag гэдэг брендийн яг ийм том ачааны машины cover-оор одоо recycle хийж ийм одоо юу хийн кейс хамгаалдаг тий лаптоп кейс байгаа. Тэгээд яг нь MacBook байна 20 оны ил загвар. Тэгээд энэ ч бол тийм ямар нэг илүүдтэй юм наах амар дургу. Өөр юм бол энэ дотор байхгүй. Ямар ч тач энэ маань ингэж байгаа. Тэгээд бас энүүнтэйгээ шууд өөрөө бариад явахад их тохиромжтой санагддаг. Тийм. Тэгээд энэ ингэж жоохон одоо хэртэй байгаа мэдрэмж нь одоо угаасаа амар таалагддаг. Энэ угаасаа л нөгөө яг том ачааны машины дус нэвтэрдэг. Тийм юмар ингэж дахин боловсруулж хийсэн болохоор их гоё санагддаг байгаа. Тэгээд өмнөөс таалагдсан. За дараачийн юм бол ер нь л их олон юм байхгүй заяа. Гэхдээ ингээд нөгөө багцлаад ингээ хийгээ явж тий. Яг нь ер нь бол нөгөө эмхтэй хүмүүсд гучлаг гэдэг шиг миний хувьд ийм юм байна. Тэгээд энийг ээж өгч ирсэн. Тэгээд дотор нь юу байна гэхлээр энэ маа нэг дүү Пудо гэдэг маа дүү маань зүгээр авч өгсөн юм. Бас нөгөө дахин боловсруулсан. Яг Японы сүүний хайрцгийг ингээд дээр нь одоо юу яагаад илүү чанартай болгоод тэгээд ингээд карт бизнес карт хийх боломжтой юм байгаа. Энэ дотор нэг 20,000 байна. Тэгээд сая сүүлд нэг ийм бизнес карт маягийн жижиг юм хийлгүүлсэн. Тэгээд тэрийг энэ ч хийсэн байгаа. Яг хаяа бол үнэхээр хэрэг болдог л доо. Тийм болохоор шинэ үнэтэй танилцаад их тохиромжтой. Тэгээд ингээд аваа явуулсан байна. За энэ нүдний шлийн альчуур бол заавал авч явдаг байгаа. За тэгээд нөгөө контент хийдэг болохоор угаасаа hard drive гэж хэлэх нь зүг баг те. Hard хүмүүс мэдэх бах те. Indonesia гэдэг брэнд гэж хэлэх юм уу? Ийм hard-ыг мэддэг баг. Энийг авч явдаг. Тэгээд нэг ийм энэ чинь өдөрт нэг удаг эрэгтэй хүний витамин байгаа. Тэгээд нэг хаяа бох байдаг хин дотор. За тэгээд мэдээж конвертер гэж хэлэх юм уу? Ийм одоо SD card болон USB оролтын тэрийг ордог юм байна. Тэгээ уруулан өнгөлөгч байна. За тэгээд ийм SD card-ууд маань балий авч идэг. Энийг сая манай эхнэр өгсөн байгаа гарны тос байна. Энэ бол ягаад ч юм байгаад идэв. Би үүнд яг үндэ энийг аваа яваад идэг мөртлөө ерөөсөө хэрэгэлдэг. 398 градусын линз авахгүй. Гэхдээ энэ нөгөө шинэ камеранд жоохон ашиглагддаг юм байна. Гэхдээ зүгээр аваад яваад тийм одоо хүртэл. Тэгээ манайх 3 мурт болохоор ийм Daiso-гоос муурны ус авдаг юм байгаа. Энэ бас их зүгээр шүү. Daiso зарж байгаа. Чихвч байна. Би нэг ихтэй чихвч гадуур явахдаа зүүдгүү. За тэгээд яг ингээ бохнууд байна. Бохнууд байна. Дахиад бох бай. Ямар их бох вэ ёо. За тэгээд энэ ч нэг юм нөгөө би аллергитэй байдаг. Тэгээд нөгөө даст буюу тоосон цэрэг аллергитэй. Тэгээд удирдлагын чанартай амар хөдөлдөг болохоор билээ авч явдаг юм зүйл байна. Тэгээд яг саяны нөгөө hard drive-ийн холболт хийх wire нь байна. За энэ бол зүгээр юм нөгөө бөгжөө хийдэг юм байна. Гэхдээ би өнөөдөр өөрөөсөө бөгж зүүж ирээгүй. Тэгээд юм жижиг гэн. Энийг бас нөгөө 70 оны хуучин цамцаар ингэж дүүгээр таньдаг одоо дизайнер дүүгээр хийлгүүлсэн. Тийм. Бас одоо recycle хийсэн гэсэн. За тэгээд би заавалчгүй 2 шилтэй явдаг ер нь бол
Нэг нь нарны шил, нөгөөх нь харааны шилтэй. Биний хараа нэг муу биш ч гэсэндээ заавал харааны шил зүүдэг. Тэгээ нарны шилийг бол нар болон салхинаас хамгаалах зорилготой зүүдэг. Хүмүүсүүд яг хуу нарны шилийг нэг хитрхи гангарах гэж хүмүүс хөвчин зүүдэг гэж магадгүй. Манай гэрийнхэн яг малгай нүдний шилэндээ амар ач холбогддог гэр бүл. За тэгээд нүдний согор байна. За тэгээд энэ бас нэг юм гарн дээр жоох юм гардаг болохоор ийм тос бай. Тэгээ энэ үзэг байгаа. Цэлмэнг авчирсан. Намайг 2017 онд Японд төгсөж явахад бакалавра төгсөж явах манай нөгөө ажлын газрын хүмүүс бэлгэлж ирсэн. Одоо хүртэл энэ үзэг байгаа. Ер нь үзэг заавал авч яваад байдаг. Тэгээд нөгөө шүдний флос гэж ирэх зөвтэй. Нөгөө утастай жижиг золоо маа ихнэр өгсөн байгаа. Тэгээд за ишиг энэ чи Hennessy байгаа. Тэгээ би өвөл болохоор ингэж авч явдаг. Гэхдээ энэ зөв зурчилгаа өгөө мэдэхгүй байна. Ямар тач хаяа яг гоё балгаж уухад гоё санагддаг. Энийг бас миний 31 насны төрсөн өдрөөр манай найзууд бэлгэлж ирсэн. Тэгээд нэмэлт ачаа нөгөө юм хум одоо хүнсний дэлгүүрээс ч юм уу юм авахаар угаасаа нөгөө тор хэрэгтэй байдаг. Тэгэхээр ийм тор байгаа. Надад зөвхөн хөнгөн таалагдаа зургийн таалагдсан болохоор авсан. Тэгээ ингэж хийчихдэг. Ийм тор байна. Жижигхэн гэхдээ хөөрхөн юм багтана. Тэгээд нөгөө муур гадаа явахаар тоол өгчдөг болохоор тоол жижиг хоолтой явж байна. Яг энэ чинь ингээд тавьсан юмнууд бүгдээрээ цүнхэнд байдаг. Нилээ замбраагүй харагдаж байгаа. Гэхдээ би нөгөө саяны нэг ээжийн өгсөн юм дотор хийждэг болохоор амар гайгүй. Яа, миний цүнхэнд иймэрхүү зүйлсүүд байна. Харин таны цүнхэнд тэгж би дуусгах шүү. Сайн байцгаана уу, Пүжэ байна. За өнөөдөр ингээд намрын нартай дулаахан намуухан цөөхөн өдрүүдний нэг та бүхэнтэй ингээ өглөөний кофега уунгаа цөөхөн дотор юу байдаг талаараа одоо танилцуулах гэж байгаадаа баяртай байна. Тэгээ ямар ч байсан хамгийн жижиг зүйлсээс нь эхэлж танилцуулъя гэж бодлоо. За энэ дотор болохоор хамгийн нөгөө утастай цэнэглэгч те тэгээд ийм AirPod тэгээ AirPod-ны цэнийг дууссан үед ашиглах юм утастай чихвч усны цэнэглэгч зэрэг зүйлсүүдээ хийчдэг. Тэгээ нөгөө альфа юм өөр юм байртай байхаар амар хурдан олддог шүү дээ. Тэгээ тийм болохоор ингэж яг тусан зориулж хийх гэж юм пауч авч ирсэн. За энэ дотор маш олон төрлийн жижиг юмнууд байгаа. Тэгээ та бүхэндээс детальчлан танилцуулъя. За энэ бол миний орол өнгөлөгч байна. За нойтон салфетик, нүдний тусаагуур. Энэ болохоор өнөртэй усны сав. Тэгэд ингээ өөрийнхөө төрхтөг үнэртэй усыг дотор нь бага хэмжээгээр хийгээд өдөр тутамдаа ашиглах боломжтой байдаг. Тэгээ нас нэг Монгол брэнд хийж исэн. Тэгээ би энийг сойр дотныхоо хүмүүс ч гэсэн авч бэлгэлж исэн. Өөрөө нэг 3 жил орчим хэрэглэж байгаа хаа. За тэгээд тойл. За энэ болохоор ер нь юм стресстэй үедээ ч юм уу үнэртэх зорилготой тийм essential oil тэгээ гарныхаа дотор тал хүзүүн дээрээ гээд ингээд төрчихөд ер нь хүнийг тайвшруулдаг гэдэг жаан. Тэгээ ойр үед бас нэлээд ритм өндөртэй ажил ихтэй байгаа болохоор тэгээ бас 9 сар гараад хичээл сургууль гээд энийг хэрэглэж байгаа. За энэ миний бас сүүлийн хэдэн жил байнга авч явдаг юм метр байгаа. Тэгээ энэ одоо өдөр тутамдаа ажлын шаардлагатай холбоотой ширээ хэмжих. За эсвэл ингээл одоо аягны таглаа юу гэдгийг өндөр гэх мэттэй юмны хэмжээ авахд ингээд их байнга хэрэг болж идэг болохоор энийг цөөхөндөө авч явдаг. За бичиг баримт маань байна. Нүдний шилний альчуур. За ганц бор харандаа үгээр одоо хөмсгөөч будна тэгэл уруулаач хүрээлэн хөсөөл хамраас өндөрлждэг. Тэг шаардлагатай үед. Тэгээ энэ болохоор номонд ингээд хийгээд номны гэрэл гэх юм уу? Ингээ гэрэл тасдаг байхгүй юу? Тэгээ оройн цагаар гэртээ манай өрөө бас нэлээ бүтгэн гэрэлтэй болохоор ном унших хэмжээний хангалттай гэрэл тусдаггүй. Тэгээ бас одоо хүүхдүүдэд унтуулах гэж хамт хөвтөж харахууд хөвтөж байхдаа тэгээ унтсан царайлаа цаашаа хараад хөвтөж байхдаа ингээд ном үзэх үедээ энийг ашигладаг. Энэ аяга гоё юм билээ сүлд энэ номоос авсан. Тэгээд түлхүүр агаа. Тэгээд сая энэ жилийн 4 сард манай ажил өргөжөөд
Тэгээд бид нэр үйлдвэрийн байртай болсон. Тэгээд энэ тэр үйлдвэрийн байрны маань төлхөөр. Тэгээд одоогийн байдлаар бол энд л одоо хамаг тогтчлт, засал, тэгэл үйл ажиллагаа гэд бүх цаг зав одоо сэтгэл зүрхээ зарцуулж байгаа тийм чухал зүйл маань байгаа. Тэгээд эндээ их хайртай байгаа. Ажилтай холбоотой зүйлс гэх юм бол би байгууллах хат хамгыг одоо хурал уулзалт ч юм уу те гэрээлцлийн үед ашиглах байдлаар ингээд тусданаас хөрхөн гэрт хийцэн ингэж ашиглаж байгаа. За тэгээд нэрийн хуудасны сан маань байна. Доторнаас юм нөө дахин боловсруулсан цаасаар хийсэн нэр хуудас ашиглаж байна. За тэгээд одоо юу ч хийсэн нэг сайхан тухалж суугахаа өмнө байнга гараа авах. Тэгээд дараа нь тос төрөх дуртай. Тэгээд ламурын энэ аялын шингэн савн болохоор хаач явсан гоё ингээ ашиглах тохиромжтой байдаг болохоор энийг бас олон жил ашиглаж байгаа. Тэгээд сүүлд бас савлгаа нь өөрчлөгдсөн мөлий. Тэгээд гарын тос бас төрөгчдөг. За тэгэл одоо ажлын уулзалтын дэвтэр болон үзэг маань байна. Тэгээд энэ үзгийг би бас нэг жил орчим хугацаанд ашиглаж байгаа. Тэгээд олон өнгөөр гардаг болохоор айгүй амар харандаа ч гэсэн байдаг. Тэгээд өнгөрсөн 4 сард би Төвд явах одоо аялалд яваад тэгээд тэн дээр ингээд хайртай зохиолчтойгоо явсан. Тэгээд аюур зан ах бас аюур ах энэ үзгээр юм битсэн байхгүй юу. Тэгээд тийм болохоор би энд одоо бүр хайртай болсон. Тэгээд өдөр тутамд ашиглаж байгаа. Тэгээд энэ дэвтэр миний ажлын ширээн дээр байдаг. Тэгээд ерөнхийдөө бол өдөр тутамдаа ингээд талархсан зүйлсүүдээ ингээд бичих зорилттой дэвтэрлэлтэй. Тэгээд энийг бас манай дотны эгч дүү хоёр маань бэлгэлж исэн. Тэгээд өдөр тутамд ер нь хэцүү үе тохиолдсон үедээ ч юм уу талархлын ингээд ийм лист ингээд бичиж авах юм бол энэ жагсаалтан дээр бичих зүйл бол хэн нэгэн хүнд ямар ч онцгой өдрөөс нь ч гэсэн заавал байдаг юм байлээ. Тэгээд энийг ингээд бичсний дараа арай дээр болоод ингээд уужраад гой санагддаг. Тэгээд тийм болохоор таад ч гэсэн туршаад үзээрэй ингээд хэрэг болох болов гэд ингээд авчирсан. Тэгээд миний цүнхэнд бас ямар нэгэн байдлаар номнууд ингээд байнга авчирдаг ойр дотны хүмүүс маань мэддэг. Тэгээд энэ удаад болохоор өнгөрсөн амралтын өдрөөр цонхилсон. Тэгээ бүжээгийн маань сусурал гэдэг ном байгаа. Тэгээ ажил ихтэй үедээ ч юм уу эсвэл ер нь тиймэрхүү үедээ ингээд яруу найраг шүлэг унших дуртай. Тэгээд өдөрт ингээд ганц сайхан шүлэг олоод уншсан байхад тэр үе ингээд маш гоё тайвшруулаад жаргалыг өгдөг болохоор тэгээ бүжээгийн номноос болохоор маш эмзэг мэдрэмтгий хэрнээ ингээд дотоод гүн хүч мэдрэгддэг болохоор тэгээд яг өдийд надад миний байгаа нөхцөл байдалтай айгу таарж байгаа. Тэгээд би цонхилж авч агаад гинт ингээд нэг нүрнээгээд шүлэг уншичаад хаах дуртай. За тэгээд компьютер маань ажлын зэвсэг алсан. Тэгээд миний цүнхтэй танилцсан та бүхэнд баярлалаа.